Тагнуулын байгууллагын түүхээр бэлтгэж байгаа зураг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар 1932-оос 1936 онд Дотоодын хамгаалах газрын ерөнхий дарга байсан Даваагийн намсрын тухай төлөвлөлье. Даваагийн намсрыг Дотоодын хамгаалах газрын ерөнхий дарга болох үед Монгол улсын гадаад дотоод нөхцөл байдал төр засгийн бодлого ямар байсныг товчхон тодорхойлбол нэгдүгээр Коминтерний стратегич төлөөлөгч зааварлагчдын тулгалт хадгалгаар хувирсан зүүнтний нуглаа завхарлыг эсэргүүцсэн лам нарын гих зэвсэг туслаг гарч дарагдсан байлаа. 1932 оны ил босгон хэрэг дээр Пятын хөрөнгийг хавтгааруулан хураасан зүүнтний бодлого үйл ажиллагааг эсэргүүцсэн зэвсэг бослог байсныг баримтууд харуулдаг. Үүний тод илэрдэн босогчид баруунтны удирдагчид гэгдэж Москвад цөлөгцсөн дамд орж жадам нарыг эргүүлэн авчирч урдын тушаалтанд тавих шаардсан явдал юм. Бослог гарах нуглаа завхрал руу Коминтернээр дамжуулан зүүнтний хатхан төрхирсэн коммунистууд чекистуудын нус зорилгонч бослогыг дарсан тухай баримтуудаас харагддаг. Жишээ нь 1932 оны 4-р сарын 25-ны Аршантын бослогод зэвсэг өрн оролцож эд хөрөнгө буу зэвсгээр туссан хүмүүсийн бослогох тухай онцгой комиссийн нууц хуралдааны Орос хэл дээрх протоколд 19 хүний нэрийг хөрөнгийн хувьтай нь жагсааж 12 нь бараг бүх хөрөнгөө хураалгасан тайж нар байлаа. Тэгэхээр Оросын коммунист чекистууд Монголын хар шар перлын хөрөнгийг хураахыг эсэргүүцсэн хэрэгээр эхний ээлжинд Чингис хааны удмын тайж ноёдыг устгах зорилготой байжээ. Тэр цагийн хуулиар 60-аас дээш настай хэрэгтнийг таалах ёсгүй байсан ч Монголын туршлагатай тагнуулж ширнэн дандан тайжийг барьж цаацлсан явдал нь наашаа гэсэн сэтгэлтэй өөр Монголын тайж ноёдыг айлган холдуулах гэсэн Оросын коммунист стратегчид чекистуудын далд давхар зорилго байжээ. Ингээд бослого дарагдсны дараа зүүнтний нуглаа завхарлыг засах чиглэлийг бүх Оросын коммунист большевик намаас өгсөний дагуу Монголын засгийн газраас шинэ эргэлтийн бодлого явуулах болсон чухам тэр үед Даваагийн намсраа Дотоодын хамгаалах газрын ерөнхий даргаар томилогджээ. Монголд гарсан зүүнтний алдаа завхарлыг засаж бараг л хөрөнгөний ус болохыг зөвшөөрсөн нь үнэн хэрэгтээ баруунтан зүүнтэн хоёуланг нь нэг амир цогох бэлтгэлийг 2-4 жилийн дотор хангахын тулд монголчуудыг төр зур тайвшруулах гэсэн бүх Оросын коммунист большевик намын башир арга зал байжээ. Оросын чекистуудын хувь чухамхүү энэ ахар хугацаанд Дотоодын хамгаалах газрын толгойд гарын дор байлгахад шинж чанараараа тохирох хүн бол Даваагийн намсраа байсан болтой. Намсраа нь 1927 онд буюу баруунтны үед эхнэрийнхээ хамт Манжуур, Хайларт учир битүүлэг томилдоор ажиллаж байжээ. Мөн он Япон данзан тайж шинэн дандан нар баруунтны удирдлагын даалгавраар Хятад тагнуулын ажиллаар явж байсантай холбож бодвол намсраа энэ томилтыг хоёр талтай гэж үзэж болох юм. Нэг бол тэр Дотоодын хамгаалах газрын даалгавраар тухайлбал ерөнхий дарга Хаян Хероогийн нууц томилтоор данзан шинэн дандан нарын адил үр биелүүлж авсан. Эсвэл тэр хоёрыг тандахаар зөвлөлт Оросын тусгай албаны даалгавраар явсан байж болно. Ямар ч тач Япон данзан тай шинэн дандан хоёрыг баримтлахад намсраа ерөнхий дарга болоогүй байсан атал ямар нэгэн байдлаар биечлэн оролцсон байдаг. Харин Хаян Хероог баримтлахад тэрээр ерөнхий даргын бүрэн эрхээ эдэлжээ. Хоёрдугаарт Монголын улс төрд өдөө хатгахаар хүчирхийллийг тулган туршиж нуглаа завхралд төрхирж байсан Коминтерний төлөөлөгчдийг бүх Оросын коммунист большевик намын удирдлагын санаачлагаар татан авч тэндээс Монгол дахин төлөөлөх суулгахыг зогсоосон үе байлаа. Бүх Оросын коммунист большевик намын энэ шийдвэр нь зөвхөн 1932 онд Монголд гарсан зэвсэг бослоготой холбоотой биш юм. Оросын судлаачдын тодруулснаар 1931 оны турш Европын олон оронд Коминтерний өдөө хатгах агентууд шил шилээ даран илэрч тагнуулын ажиллагаанд нурж бүх Оросын коммунист большевик намын олон улсын нэр хүнд цохилт хүлээсэн тэдгээрийн учир шалтгааныг шалган тогтоох ажлыг Йосиф Сталин өөрөө хариуцсан хийсэн байна. Коминтер нэгнээсээ бүх Оросын коммунист большевик намын гадаад тагнуулын үүргийг гүйцэтгэх болсон бөгөөд анх дэлхийн социалист хувьчлалыг бэлтгэх зорилготой байгуулагдсан чанараараа Коминтерний гадаадд зэвсэг тэмцэл, зэвсэгт эргэлт зохиоход чиглэгдсэн тагнуулын ажиллагааг зөвлөлтийн цэргийн тагнуулын газар удирддаг байжээ. Сталины дурдсан шалгалтаар 1931-ээс 1932 онд зөвлөлтийн цэргийн тагнуул Коминтерний тусгай ажиллагаа Европ, Азийн орнуудад бүтлгүүцсэн нь хоорондоо холбоотой үндсэн хоёр шалтгаантай гэж үзжээ. Нэгд зөвлөлтийн цэргийн тусгай алба тагнуулын ажлын наадзахын мэдлэг дадлаггүй гадаадын намын гишүүд коммунистуудыг агентэд эсвэлэн гүйцэтгэх ажилд татан оролцуулахыг хэд чухалчилсан явдал туйлын буруутай алдаа болсон гэжээ. Тэгэхээр Коминтерн Монголын зүүнтний удирдагчдыгч энэ арга барилынхаа гадна үлдээгээгүй нь магад үзээ. Хоёр гадаадын намын гишүүд коммунистуудыг ийхүү тагнуулын ажилд татан оролцуулах болсон Коминтерний удирдлага 1925 оноос эхлэн зэвсэг тэмцлийн зарчмаас татгалзаж ухуулах сурталчилгаа
нууц арга ажиллагаанд хүчээд өргүүлэх шийдвэр гаргаснаас үүдэлтэй гэж үзжээ. Бид Монголын алдар тагнуулч Хаян Хярвагийн тухай нэвтрүүлэхдээ Богд хааны тагнуулчид Оросын социалист хувьсгалын харигс шин чанарын эсрэг Буддын шашны нэгүүлсэнгүй үзлэг сөргүүлэн тавьж тэмцсэний хүчинд бүх Оросын онцгой комисс улс төрийн тагнуулын газар болон Кремлийн орчинд Хаян Хярвагийн Азийн агуу их ах トゥ ус нууц нийгмийн хэлбэрээр бүлгэн дугуйланд нэгдсэн эрдэмтэн зүтгэлтэн хууч хүмүүс 1925 он гэхэд хувьсгалт хүчирхийллээс татгалзах болсныг танилцуулсан билээ. Тэгэхээр Хаян Хярва зэрэг Монголын тагнуулчдын нөлөө комитетны удирдлагын хүрээнд бас өдөрсөн байна. Гэхдээ тэдний зэвсэг тэмцэлийг татгалзсан шийдвэр утсангүй. 1928 оны үеэс дэлхийн хувьсгалын ажиллагааг идэвхгүй байдалд оруулаа гэсэн шүүмжлэл газар авч комитетны удирдлагыг өмнөх шийдвэрээр нисагт хүргэжээ. Иймээс комитетны хувьсгалт үйл ажиллагааг дахин идэвхжүүлсний үр дагавар нь Европын орнуудад 1931 оны бүтлгүүдлүүд Монгол 1930-аас 1932 оны зүүнтний алдаа завхрал бослог болж хэрэгжлээ. Ингээд бүх Оросын коммунист большевик намын санаачлагаар зүүнтний нуглаа завхралыг засах нэрээр Монголоос коминтерний төлөөлөгчдийг татан авсан нөхцөл Монголын төр засгийн удирдагчдын Монгол үндэстний нэгтгэх тусгаар тогтнолоо гадаад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх хүсэл санаа дахин сэргэсэн юм. Ийхүү Манжго Монголын хэлэлцээ 1935 онд эхэлжээ. 2 жил үргэлжилсэн энэ хэлэлцээнд оролцсон Монголын төлөөлөгчдийн өдөр тутмын тэмдэглэлээс үзвэл Манжго Японы тал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоож элчин сайд суралцсан тус тусын нийлс суулгах самт тарьснаас ухраагүй юм байна лээ. Зөвлөлтийн чекистүүдийн бүрэн хялт дор ажилласан Монголын төлөөлөгчид хэл хязгаарын дагуу хоёр газар хамтарсан хэлийн төлөөлөгчид суулгана гэж зүтгэсээр хэлэлцээ зогсоход хүрсэн байна. Намсраа 1937 онд баригдсан мэдүүлэгтээ ерөнхий сайд гэнэ Манжгогийн элчин сайдыг Улаанбаатарт суулгахын зүйтэй гэж үзэж байсан хэмээн хэлсэн байдаг. Энэ нь үнэн ч байж магадгүй. 1935 оны ихэр Москвад очсон гиндэн Дэмэд Намсраа нартай Сталин Оршилов хоёр уулзахдаа Монголын зөвлөлтөө найрамдалтай байснаар Монголд ашиггүй зөвлөлт холбоот улсад ашигтай санагдж байгаа бол гиндэн та зөвлөлт холбоот улсаас харилцаагаа салгаж Японтой нийлж болно. Бид заавал танай дотоод хэлбэрт оролцож бидэнтэй харилцаатай байхыг алгадахгүй гэж загнасан байдаг. Мөн 1935-аас 1936 оны зайгаар Москвад дахин очсон гиндэн Сталин Монгол Японтой нийлсэн ч болно гэж агсамлсан гэдэг. Энэ бол зөвлөлтийн тавьсанд оронд ороод гарч чадахгүй зөвхсөн хүний үг үзээ. Ерөөс утга учиргүй сонирхсан энэ хэлэлцээ нь түүнтэй холбоотой Сталин гиндэн нарын донд өрнөсөн яриа өгүүлэхийн сценарийг зөвлөлтийн улс төрийн тагнуулын байгууллагаас найраж тулгасан нь Монголын төлөөлөгчдийн тэмдэглэл архивын баримтаас мэдрэгдэг. Тиймдээ ч Манжго Монголын хэлэлцээтэй зэрэгцэн Монгол дахь Японы тагнуулын байгууллага буюу Сүмбийн хэрэг гэгчийг зөвлөлтийн дотоод хэргийн ардын комиссариатаас өдөөн зохиосон эдүгийн нэгэн тодорхой болжээ. Энэ хурамч хэргийг 1933 онд ерөнхий сурагч Дубровскийн хамт Москвад очихдоо дотоод хэргийн ардын комиссариатад элсэгдсэн намсраа зөвлөлтийн чекистүүдийн хамт бэлтгэн зохиожээ. Сүмбийн хэрэг гэгчийн тухай хэл мэдээллийн хэрэглээр хангалттай яригдсан учраас энд олон нийтэд төдийл хүрээгүй нэгэн санааг тодруулъя. Энэ хэргийг зохиосон зөвлөлтийн Сталин чекистүүдийн цаат зорилго нь дээр дурдсан баруунтан зүүнтэн хоёуланг нэг амиар цохиж устгахад Монголын тагнуулын байгууллагын толгой тавихад тохирох хүнийг тодруулах гэсэн бололтой. Сүмбэн баруунтан зүүнтний тэмцлийн үед 3 дахь хүчин болж гарч байсан гэдэг утгаараа дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд тохирох хүн гэж зөвлөлтийнхэн тооцсон болов. Сүмбийг Москвад авчиж байцаахад энэ асуудал яригдсан байдаг. Гэвч Сүм гингүү олон хүний тусаар гараа угаахгүй хэмээн татгалзжээ. Сүмбийг Монгол бусан авч ирэхэд хил дээр тосон авсан дотоодын хамгаалалт газрын ажилтан тэр энэ тухай ярьсан байдаг. Намсраа хувьд гэвэл Сүмб болон уг хэрэгт холбогдсон 53 хүнийг цаазаж 263 хүнийг хорж шийдэхэд хагасгийн зөвлөлтөд шийдвэрлсэний дараа түүнийг дээр дороос хурцаар шүүрлэх болжээ. Намсрын сүүлд мэдүүлснээс үзэхэд ерөнхий сайд гэнэ бүх зэргийн жанжин Дэмэд нар Манжго Монголын хэлцээнд оролцоход Монгол үндэстний нэгтгэх тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар нэгдвэл байр суурьтай байх талаар түүнийг дуудан уулзаж ярилцах үедээ жанжин Дэмэд чамтай нөлөө жил уулзаж ярилцах гэсэн боловч чи Монголын ирээдүйд хэрэгтэй олон залуусыг улаан өвдсөн хэрэг шиг ядаж байсан цаг учирч чадаагүй. Миний ингэж хэлснийг чи тэр Орос сурагч нартай хэлбэл тэд биднийг бүгдийг алан шүүж загнасан гэдэг. Энэ нь үнэн байлаа. Намсраа зөвлөлтийн дотоод хэргийн ардын комиссар Ягодод бичсэн захидалтаа танай их газрын хүндэт ажилтны үргийг гүйцэтгэж яваад нам засгийн удирдлагаас хүртэл ихэд шүүмжлэгдэж байна гэд эмдийн хэлсэн үгийг тэр чигээрэн шахам давтсан байдаг. Ийхүү аврал ирсэн намсраг 1935 оны ихэр
Гэмдэн дэмэд нарыг дагалдан Москвад очиход Сталин нөгөө хоёрын нүүрэн дээр магтхан байтугай дотоодыг хамгаалах газар лам нартай тэмцэх ёстой атал лам жамин төвийг суллан тавих зэрэгээр харин ч тэднийг өөгшүүлж байна гэж ялалжээ. Үүнд хомцсон намсраа босож ирээд зөвлөлтийн сурагч нартай үл хэвтэж байгаагаа нэг бос удаа мэдэгдэж тэмцсэн тул удалгүй ажилласаа халагдсан төдийгүй Гэмдэн дэмдийн Японы тагнуулын хэрэгт өөрийг нь холбогдуулан цаазалжээ. Зүүнтний үед Пётлын хөрөнгийн хураах нэрийн дор Чинэлэг ардын хөрөнгийн хураахыг эсэргүүцэж явсан намсраа бол зүүнтний нуглаа завхралыг засна гэж монголчуудыг төрд тайвшруулсан тэрэс хугацаанд зөвлөлтийн чекистүүдэд хэрэгтэй хүн байжээ. Харин баруун зүүнтэн хоёуланг нь нэг л далаалтаар цохиж устгаж чадах удирдагчаар Сүмбтэй хамт Москвад аваач байцаагдсан Чой болсон зөвлөлтийн чекистүүд тодруулсан байлаа.